Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2011 онд нээлттэй хийсэн Кунг Фу Панда хүүхэлдэйн киноны 2 дугаар ангийг ярьж өгөхөр бэлтлээ. Эртээ урдын цагт хятадд тогснууд Гонгмен хотыг захирдаг байлаа. Тэгээд тэд солиутыг олж нээсэн юм. Гэвч тэдний хүү Лорд Шен солиут дор байх хар хүчийг олж харсан юм байна. Аав ээж нь тэнд байдаг үзмэрчдээс асуухад хүүхэд нь энэ замналаараа явах юм бол тэр хар цагаан дайчинд ялагдах юм байна гэж зөгнжээ. Үүнийг нууцаар сонссон Лорд Шен өөрийн хувь тавилангаа өөрчлөхийн тулд пандагийн тосгон руу очиж бүх пандаг устгасан юм. Буцаад ирэхэд нь аав ээж нь түүний аимшигт үйлдэлийн төлөө Гонгмен хотоос бүрмөсөн зүлжээ. Нэг л өдөр тэр эргэж ирнэ. Тэр үед бүх хятад түүний хөлд сөхрөх болно. Гэсэн өгүүлэмжээр кино маань эхэлнэ. Тэгээд нэгэн үйлдвэр дотор чоннууд зэвсэг хийж байна. Дээшээ гараад бидний материал дуусч байна эзэнтэй. Ойрхон суурингууд руу очиж металл цуглуул. Бүх хятад минийх болно. За тэгээд ойрхон суурин буюу манай амар тайвны хөндөд луугийн дайчин бэлтгэлээ хийж байна. Сонсдоо луугийн дайчин яг одоо бэлтгэлээ хийж байна. Гэтэл бэлтгэлийн өрөө нь хоосон. Гадаад талбай нь бас хоосон. Гэтэл 38 буурцгны боо. Тийм ээ. Чи чадлаа. 40 болго. Ингэсэн чинь болгож байна штэ. Тэгээд рекорд тогтоолоо. Пог Шифу багш дуудаж байна. Шифу багш гэж Шифу багш руугаа явлаа. Эрэхтэн Шифу багш дотоод сэтгэлийн амар амгалан гिचгсэн байж байна. Та юу хийж байгаа юм бэ? Энэ бол Үгэ мастрын сүүлийн хичээл. Ингээд дээрээс тусах туслыг алгаараа тусч аваад хаглалгүйгээр навчин дээр тавьчихлаа. Вау! Та яаж ингэвэ? Дотоод сэтгэлийн амар амгалан. Гайхалтай. Энэ чиний сургуулийн дараагийн төвшин. Зарим хүн насаараа агуйд сууж харин зарим нь хоолоо удаан хугацаанд цойж байж олж авдаг юм. Гэтэл Погийн гиз дуурайд арай өөр арга юу вэ? Зарим хүн харин зовлон дундаасаа амар амгалан голддог юм. Яг над шиг. Нэг л өдөр миний амьдралд чи орж ирээд аимшиг болсон. Ер нь бол бүр аимшигаас ч илүү яс автаймаар юм болсон. Тэгээд би тэндээс амар амгалан голсон. За баярлалаа. Тэр үед нь дээрэмчд ирсэн гэд По очиж дарахар боллоо. Чоннууд тосгоныг дээрэмдэж байхад галзуу тов болон луугийн дайчид дайраад ороод ирлээ. Миний нудраг шудраг ясар цангаж байна. Гэтэл гэдсэн. Саяных миний нудраг байсан юм. Гэд тулалдаж гарлаа. Манай хэд янзын багаар ажиллаж байна. Сармагчин цөгөрцөг могой По тэгэд Эмбарс гэдэл бүгд л нухаж байна. Хөгжимчд харин хөгжмөө тоглосоор л Эмбарс По хоёр нэгийгээ шидэд агарын өшөглөл аимшигтай. Тэгэд бүгдийг нь унгаад төмрө аваад үлдлээ. Сүүлийн ганц чон гараад ирэхэд По би аргалээ. Гэд өцнөө мөрөн дээрх тэмдгийг нь хараад багийн дурсамжин санаанд ороод цохиулчихлаа. Сая юу болов? Сая би явах ёстой. Ингээд явлаа. Тэгээд аав дээр очиод уучрыг нь асуулаа. Би өглөө тулалдаж байхдаа багада ээжтэйгээ байсан үеийнхэн дурсамжийг харсан. Аав нь жоохон сандарнаа. Аав, би хаанаас ирсэн юм бэ? Ингээд аав нь ярьж өглөө. Чи энэ луувангийн савнд байж байсан. Тэр өдөр би ногоо цуглуулж байсан юм. Тэгээд хөөхөн панданы зулцаг харгалзах хинч байхгүй байж байсан. Тэгээд би хоол өгöd гэрлүүгээ дагуулад ирсэн. Тэгээд чамайг хооллож угаагаад дахиад хооллоод дахиад хооллоод ер нь нэлээ хооллолсон шүү те. Тэгээд чамайг хараад би чамайг хүүгээ болгож авахар шийдсэн. Ингээд л боллоо гэж үү? Би өөр нарийн түүх сонсмоор шүү дээ аваа. Надад өшөө олон асуулт байна. Би хин юм бэ? Дөрс шилжиж Гонгмен хотод кунфугийн маструуд бэлтгэлээ хийж байтал тэнд нөгөө Лорд Шен ирдэг. Өглөөний мэнд ноёдоо. Нэг хүсэлт байна. Миний хотоос явцгаана уу? Гэт ардаасаа нэг тэрэгтэй юм оруулаад ирлээ. Чиний хотоо? Гэт бүх мастер матар хоёр дайраад ороход Шен аргалнаа. Тэгэд Хэрс мастер руу дайрахад бүх сумыг нь хаагаад нэг л цохилт хийлээ. Энэ бол сануулга. Чиний кунфу биднийхтэй дүүцгүй. Би мэднэ. Гэхдээ ингэснэ хайрцгаа нээтэл их буу гараад ирлээ. Хэрс бэлтгэх байдлаа авлаа. Харин Шен галлаа. Амар тайвны хөндөд мэдээ иржээ. Та нар Хэрс мастрын талаар сонсож байсан уу? Агуу мастер Хэрс үү? Тийм ээ. Агуу нисдэг Хэрсийн хүү юу? Тийм ээ. Хар услийн хөндөй 10 мянган могоог устгасан Хэрс үү? Тэр өвчгэж. Юу? Энд чинь боломжгүй. Хэрсийн кунфуг тэгж амар дийлэх техник байхгүй шүү дээ. Техник биш ээ. Лорд Шен зэвсэг бүтээсэн гэж байна. Галаар амьсгалж металлаар бууддаг гэн. Түүнийг зогсоохгүй бол энэ бол кунфугийн төгсгөл байх болно. Гэхдээ би саяхан кунфу сурсан шүү дээ. Тэгвэл одоо чи үүнийг аврах ёстой. Явцгаа. Зэвсгийг устгаж Лорд Шенийг шудраг ёсны өмнө авчаар. За явцгаая. Тийм ээ. Байж. Ингээд би яаж кунфуг устгаад байгаа юмыг кунфугээр дийлж чадах юм бэ? Сонс луугийн дайчин минь. Хэрв чи дотоод сэтгэлийн амар амгалан голох юм бол цаашдаа энийг inner peace гэж дуудъя. Олж чадвал чамд боломжгүй зүйл гэж үгүй болно. За ингээд замда По маань inner peace гэдэл явлаа. Тэгээ сайхан явнаа. Тийм ээ. Явцгаая залуусаа. Яваад. Тийм ээ. Орогш. Шен зэвсгээ хийсээр л манайхан харин явсаар. Замдаа бас жаахан бэлтгэлээ хийнэ. Шен шалгаагүй хамгийн том дайсантайгаа тулгархад бэлдсээр. Тэгээд орой завин дээр байхдаа По маань зүүдэлнэ. Аав ээж хоёр нь Пог орхиод явж байна. Араас нь очтол. Оо хүү минь, юул та. Бид чамаг энэ луувангаар сольчихсон. Энэ санхүүд их хэмнэлттэй.
баг иддэг. Бас кунфу сайн мэддэг. Ингээд нөгөө лувн нь гарч ирээд Пог гүвж өгнө. Тэгээд эргэлттэл нөгөө ээжигээ харсан тэмдгийг хараад Поц очоод сэрчихлээ. Гараад тайвшрах гэтэл дээрээс нь нэг ус тусч байш шүү. Энийг ашиглаад нөгөө inner peace-ээ туршиж үзлээ. Inner peace гэтэл дусаад P гэтэл дусаад inner гэтэл дусаад По уурлнаа боож өгөх шаглаа. Гэтэл Эмбарс гараад ирч гэж. Тэгээд Эмбарс Пог тайвшруулаад жаахан хамт бэлтгэл хийлээ. Эмбарс, По чи яагаад гуниглав? Миний аав биш гэдгийг би саяхан мэдлээ л дээ. Танаа аав галуу юу? Тийм ээ. Чи гүн шоконд орсон бах тийм үү? Тийм ээ. Энэ чамайг хямраагаа юу? За битгий тоглолтоо. Бид чин дайчиж шүү дээ. Ган төмрөөр хийгдсэн л гээсэн үг. Гэж томорноо галзуу тав гарч ирээд По жаахан сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ. Тэгээд гонг минь хотод ирцгэлээ. Өндөр цамхгийн дээр хөнөл зэвсгээ оруулж тавиад Лорд Чен хажууд нь ноёрхож байна. Тэндээс аавынхаа сентийг гаргаж идчихлээ. Жаахан баруун. Амир хөндөй байштай эзэнтэй. Энэ олон жил би энэ мөчийг мөрөөдөхтөө жаахан баруун тийшээ байхаар мөрөөдсөн юм. Баруун гэд хөдлөглөө. Тэгээд хувь тавиланг нь хэлээд байсан нөгөө Яманаас дахиад асуулаа. Чи одоо миний хувь тавиланг хараад гаж гэтэл хэрвээ та энэ замаараа замансаар байх юм бол шатаар буух юм байна. Гэтэл бууччихжээ. Би харж байна. Зовлон болоод уур. Ингээд үзэгдэл үзүүлтэл яг л өмнө нь байсны дагуу нөгөө хар цагаан дайчинд ялагдана гэдгээрээ л байж байна. Уурандаа шууд тавгийг нь хаглаад утааг нь сэвлээ. Эн чин боломжгүй. Нэг ч панда одоо байхгүй. Бага. Тэр гэрчлэн. Гэхэд тэндээс нөгөө Погоос зугцсан чон хүрээд ирлээ. Эзэнтэй. Би панда харсан. Ямар панда? Кунфу дайчин панда байлээ. Яг жөдгөр шиг тулалдаг. Том, бас ууртай. Панда байх учиргүй дээ. Нэг нүдтэй хэрнээ энэ чон хараад байхад чи яагаад одоо болтол харахгүй байгаа юм бэ? Түүнийг олоод надад аваад ир. За яг ганц панда байлгээ яадгийг. Би ирэхэр нустах чон гайгүй. Манай хэд хотод нууцаар ороод ирчихсэн явж байна. По. Бүгдээрээ очоод шуудрагасыг тогтооцгоё. Гэтэл араас нь бариад авлаа. Чи яаж байна? Энэ газар чонд эзлэгчсэн бай шүү дээ. Гэт хартал нээрэн баахан чон байна. Тэгээд нууцаар явцгаалаа. Нууцаарч гэжтэй По газраар галзуу тав дээврээр явна. Нэг чонтой таарангуутай жүжиглээд. Хей сайн уу? Би танд стама. Галзуу тав эргээд хартал По байдаггүй. По хаччихв. Ингээд хартал тэнд нэг лууны өмсгөлтэй явж байна. Галзуу тав яваад орчихлоо. Бөөндөө луун дотор байж байтал тэнд чоннууд энгийн иргэдийг дээрлэхэж байна. Энэ будаач нь түүх хий байна. Та нар бүх тогоонуудыг авчихсан шүү дээ. По ямар нэг юм хийгээч гэхэд би яаж шаацсан тавганд будааг нь агшааж болгож өгөх юм бэ? Байц. Би нэг дээр санаа оллоо гэснэ. Хей. Гэд эргээд харан хөндлөнгөөс ажиглахад залхиад дотроо боловсруулад тэгээд маа. Тэнд байсан хүннээс мэдээлэл авлаа. Бүх мастер болон матер мастрыг шоронд хорж байгаа юм байна. Тэднийг суллаад хамт шэнийг устгахаар төлөвлөн. Чоннууд тэднийг мэдчихнэ. Ой, над лууга зогсоо. Ингэсэн чинь залгиад буудаад явж өгөн шүүтэй андуураад сармагчангаараа буудчихнаа. Тэгээд яг баригдлаа гэтэл торхоор дамжаад зүгтаачихлаа. По торхон дотроос тэр ойрхон байна. Учир нь миний нуруугаар кунфугийн хүүт даах мэдрэмж төрж байна. Гэтэл уучлаарай По, би байсан юм аа. Ингээд могоо гараад ирнэ. Манай хэд тентхийн шорон руу орж харуулуудыг нам унгаад орлоо. Сармагчин. Би хүн харж бай. Хүн ирэх юм бол тогруу шиг кака кики гэдэг дохооги. Тэнд байгаа матер болон бух мастер хоёртай уулзлаа. Шоронгийн хаалгыг Эмбарс ганцхан цогөөдөл унгаачихна. Тийм ээ, явцгаая. Бид очиж байна шүү шэн. Гэтэл харин бүгд хөдөлдөггүй шүү. Залуусаа, та нар явмааргүй байгаа юм уу? Мэдээж явмаар байна жаалаа. Гэхдээ тэр зэвсгийг бид дийлэхгүй. Хинч дийлэхгүй. Тэгэд эндээ шигдээд байсан байна. По тэднийг гарах гэж хэсэг үзлээ. Би хэлсэн. Чи биднийг энэ торноос гаргаж чадахгүй. Ингээд хартал гарчихжээ. Тийм ээ. Одоо явна үсттэй. Гэтэл өөр тор руу яваад орчихлоо. Нэгэнд найдвар нь бөгсөн учраас торноосоо гараад ч нэмэргүй юм байна. Бууж өгөх цаг болсон панда. Кунфу мөгсөн. Бүгд гайхнаа. Кунфу өгсөн? За яах вэ? Та нар эндээ үлд. Бид нар очиод та нарын буруу гэдгийг нотлно. Гэтэл харуулууд ороод ирлээ. Сармагчаа. Гэтэл кака чи одоо минийх гэтэл үгүй чи өөрөө минийх наад буулцахар том гэж байтал дээрээс нь гэж зүгтлаа. Тэгээд нөгөө чоныг хотоор нэг хөөнөө манай хэд ч багийн ажиллагаа сайтай л да. Би бинийгээ дэмжиж явж өгнө. Залуусаа надад дэмжлэг хэрэгтэй байна гэхэд цөгөрцгөө одоо гэд цөгөрцгөр Эмбарс маань шидүүлж байгаад замдаа хурдаа авч хүчээ хуримтлуулад оч манартал аван шүүтэй шууд л гүйцэд бариад авлаа. Тэгээд өндөр дээрээс доороо хийж унгаад бариад авлаа. Даанч айлын дошин дээр ороод ирчихжээ. Чон босч ирж Пог цохоод би чамайг 2 удаа цохилоо. Чи одоо яах гэж байна? Гэхэд По ууртай харж байснаа. Бид бууж өглөө. Тэгэд баригдаад шээний өмнө хүргэхтэйр боллоо. Заагаа юм болохоос өмнө манай царайлаг киночдын ухаалаг хүүхдүүд маань subscribe дараарай. Сабад арцсан манай ухаалгууд маань харин лайк дараарай. Дарж мэдгүй бол аав ээж ах ихчээрээ даруулаарай. Шэн ордондоо пандатай уулзах бэлтгэлээ хийж байна. Эцэст нь нэг юм панда уулзах шивдэ. Айн биш байна. Сайн уу панда? Эцэст нь нэг юм бид уулзлаа. Чи яагаа юу? Яалаа гэж. Манай хэд цамхаг руу орж ирээд Погийн эртний дайсантай таарлаа. Тэр нь шат.
Шэн хүлээж байтал доороос амар чимээ гараад панда ирж байна. Шэн тавгүтнэ. Гэд байна. Тэгээд гараад иртэл хөөхий өөрүүлчихсэн ирж байсан юм байна. Намайг уурж ирсэнд баярлалаа. Сүүлийн хэсэг бол үнэндээ варсангүй. Би 3 давхарт бөөлжсөн шүү. Нэг нь цэвэрлэхгүй болохгүй хаа. Сайн уу панда? Эцэст нь нэг юм бид уулзлаа. Гэд бэлтгэсэн үгээ хэлтэл. Сайн уу юу вэ да? Шэн гайхнаа. По эргэн тойрноо харж байгаад жижиг зэвсэг байхаар нь өшгөллөө. Би хийчихлээ. Би сая зэвсгийг устгахчлаа. Гэхдээ хажууд нь жинхэнэ зэвсэг нь байж байна. Шэн манай Пог шоолно. Чи яаж энэ панда намайг дийлнэ гэж бодож чадваа? Түүнийг харал та. Амьдралынхаа турш өшөө авахыг хүссэн хэрнэ. Одоо миний өмнө сөөгдчихсэн байж байна. Амьдралынхаа турш гинэ? Үгүй. Хэдхэн өдрийн өмнөөс л би чамайг мэддэг болсон. Би Хэрис мастрын өшөөг авна. Нөгөө хонь гайхнаа хажуунаас нь чамд өөр өшөө байхгүй мó? Мэдээж би булаагцсан тоогоо болон хайруулын тавгууд авмаар байна. Үнэхээр өөр юм байхгүй гэж юу? Байхгүй. Өөр юу авах ёстой вэ? Чи мэдэхгүй байгаа мó? Юуг мэдэхгүй гэж? Шэн бүр шоолноо. Юу ч мэдгүй панда зүгээр л дээрми хэрэгээс нь болж ирсэн гэдгийг ойлголоо. Тэгээд манайхныг алах гээд нөгөө зэвсгээ цэнэглээд чиглүүллээ. Галал гэд галалхаараа сатал бууддаггүй. Галлаач гэтэл болдоггүй. Цөгөр цөг унтраагаад байсан юм байна. Гэнэт гараад ирлээ. Могоо барсыг чөлөөлөд бүгд бие биенийхээ гавийг тайлж тэрүүгээр эргэлдэж харуулуудыг нисгээд салхи сэвэлзүүлж үрэлтээ авлаа. Зэвсгийг устдаг гэд бууг өшгөлж доош нь унгаагаад харин По шэнийг барихаар очлоо. Яг бариад автал сүүлээ тэнилгээд тэр дээр нь харин нөгөө улаан тэмдгүүд нь байж байна. По тэмдгийг харангуйтаа дахиад ээжийнхээ талаарх дурсамжаа санаад шоконд орчихлоо. Чи тэнд байсан. Тийм ээ. Би байсан. Гэснээ нисэд явчихлаа. Чи шэнийг зүгтаалагчлаа. Гэхдээ бид зэвсгийг устгасан. Гэтэл Шэн холгүй ордон дээр очиод галлаад гэтэл тэдэнд өшөө олон байсан юм байна. Тэгээд цамхаг аюулд орлоо нурж эхэллээ. Манай хэд гараад ирэхэд нь галт сумаар галлаад манай хэдийг гаргадаггүй. Эмбарс орчин тойрноо ажиглаж байгаад бидний гарах ганц зам бол дээшээ. Гэт дээшээ явцгаалаа. Цамхаг унахад манай хэд суурингийн дээвэр дээр газардаад зогтцгаалаа. Шэн харин тэнд нь бөөн урваллаа. Бүх чаннуудыг цуглуул. Би тогс жилийг одоо эхлүүлэх болно. Одоо юу? Одоо дөнгөж 6 сарчтэй. Тэгсэн чи Шэн хутаг харуулнаа. Тэгсэн. За, тийм ээ эцэнтэй. Шинэ жилийн мэд төргий ингээд чоннууд ажилдаа бүх ядтыг эзлэн төрөмгийлэх Шэний ажлыг эхлүүллээ. Манай хэд харин шоронд ирцгэнэ. Тэнд ороод По яагаад игзэгтэй үед баг алсан бэ гэдгийг ярилцлаа. Үннийг хэл. По, чи Шэнийг барьчихсан байсан. Юу болсон юм? Гэхэд По хэлсэнгүй. Эмбарс. За чи тэгвэл эндээ үлд гэд явах гэтэл. Үгүй. Чи намайг зогсоож чадахгүй. Гэтэл салхи сэвэлцтэл эргээд харлаа. Тэгээд Пог явуулахгүйгээд хэсэг авч шидлээ. По, би явах ёстой. Тэгвэл яагаад гэдгээ хэлээч гэхэд тэр тэнд байсан. Ойлгоо. Би аав ээжигээ сүүлд харахад тогос тэнд байсан. Тэр юу болсныг мэдэж байгаа. Би явна. Гэтэл бар ирээд тэврээд авлаа. Би ойлгож байна По. Тийм учраас би найзаагаа өгөхийг харахыг хүсэхгүй байна. Гэт Пог өрхөд яваад өглөө. Шэн харин нөгөө талд чиний зөгнөл одоо надад хэрэггүйгээд нөгөө зүүнч хоныг үүргээс нь чөлөөллөө. Галзуу таварын Шэний үйлдвэрлэлөө нууцаар нэвтэрж байна. Холгүй хэн По бас ганцаараа нууцаар орох гэж байна. Тэгээд Шэнийг харуугүй юу? Шууд Шэн рүү очлоо. Сайн уу панда? Тэр орой юу болсныг хэлээдэх. Ямар орой? Тэр орой. Тэр орой юу? Тийм ээ. Ингээд хоёулаа адилхан оройг ярьж байгаа үстэй. Тийм ээ. Би тэнд байсан. Чиний аав ээж чамайг орхихыг харсан. Ингэснэ По руу гинтийн дайралт хийж унгах шахлаа. Галзуу тав зэвсгүүдийг тэндэн дэлбэлэх төлөвлөгөө зохиогоод дарьтай тэрэг оруулж ирээд шатаачхна. Шинэ жилийн бэлэг та нар унтраач чадахгүй гэд гартал тэнд нь По байж байна. Тэд По байна. Унтраагаарай гэд өөрсдөө унтраацгаалаа. Тэрүүгээр үзэж тарнаа. По халуун зуух руу унах гэж байснаа зүгдээд амгарлаа. Тэгснэ Шэнийг харж байтал. Чи намайг хайгаа юу? Гэсэн чи гарч ирдэггүй. Арай эртэлчихсэн болол та. Тэгээд Шэнийг булан шахаад дахиж зүгтах аргагүй Шэн. Үннийг хэл. Тэглээгээ чи дээрдэх юм уу? Улмал хэцүү болох юм биш үү? За, энэ чиний хариулт гэснэ ардаа байсан буун дээр гинт гараад По руу буудчихлаа. По хайруулын тавгаар хаагаад тэр хол унчихна. Аянг цэхэлж Шифу шоконд орноо. По маань харин гол төвөд явж байтал нөгөө үзмэрч хонь Пог олж авдаг. Тэгээд зүү тавиад боож бариад сайхан имчиллээ. Под им өгтөл. Наадах их ч уун гэж бодож байна бэ гэд уучлаа. Хэрвээ би чамайг алахыг хүссэн бол би зүгээр л голд үлдээчих байсан. Яагаад намайг аварсан юм? Чи хувь тавилангаа гүйцээх ёстой. Чи одоо хаана байгаагаа хардаа. Хаанаас ирснээ нэг хар. Ингээд эргэн тойрноо хартал төрсөн герт нь аваад ирчихжээ. По тентхийн юмсыг хараад өнгөрснөө санаж эхэлнэ. Пандагийн тосгонд эрхэлж байсан үе. Гэнэт Шэн дайран орж ирж сүйдгэснийг бас харна. Аав ээж нь түүнийг хамгаалаад зүгтэж байсныг бас харлаа. Хонь тэндээс бэтгий эсэргүүц. Зүгээр л урсаг.
Гэтэл манай хүн сэтгэлээ тайвшруулад inner peace гэд бүгдийг сэтгэлдээ харахыг хичээлээ. Болж байна шүү. Ээж нь түүнийг авч зүхтаад араас нь чоннууд хөөж байж боосон туслыг гар дээрээ тогтоогоод харгалж байна. Ээж нь луувангийн сагсанд түүнийг үлдээсэн юм байна. Тэгэд хүүгээ харагдаад цааш явж чоннуудыг өөрлөгөө дуудаад хүүхдийнхээ төлөө амиа зориулжээ. Бод усал усаа навчин дээрээ тавиад бүхнийг ойлголоо. Чиний түүх гонигтай эхэлсэн байж болно. Гэхдээ энэ чамайг хэн гэдгийг тодорхойлохгүй. Харин чиний үлдсэн түүх чи өөрийгөө хэн байхаар сонгосноор ч тодорхойлно. Гэтэл По маань дахин бодлоо. Луувангийн сагснаас эхлээд шүлний тогоочийн хүү уулсноо. Санаандгүйгээр луугийн дайчин болт сонгогдсон ч санаандгүй тохиолдол биш байсныг бас энэ бүхэн анханасаа учир шалтгаантай байсан гэдгийг ойлголоо. Тэр бяцхан панда үүний тулд л амьд үлдсэн байж. Тэгээд хэлээч панда чи хэн бэ гэхэд По босоод би бол По. Надад малгай хэрэг болно. Нөгөө талд шин галзуу тавыг бариад хүлчихжээ. Яагаад гонигтай царайлав? Хятад одоо надад өвдөг сөгдөн. Ингээд явцгаалаа. Усан онгоцнууд дээр буунуудаа бэлдээд бүх хятадыг эзлэхээр явж байна. Сар болоод тэнгэрийг улаанаар бүрхэж байгаа юм шиг аимшигтэй дүр зураг харагданаа. Галзуу тав тэр дунд нь санаа алдаад байж байна. Тэгсэн тэндээс хэн гарч ирсэн гэж манай По бүгд баярлаж шин харин гайхлаа. Би хідэн удаа энэ тэнэг пандаг устгах юм бэ? По тэндээс шин панда өнөөдөр чи бид хоёрын гол зогсож юу өөрийгөө бэлдээд хувь заяа. Энэ юу гэдэг юм бэ? Сонсдоггүй. Анхаарал сарниулах малгай гэж хитэл явсангүй. Түүн рүү галал. Гэхэд манай По харин бултаж өглөө. Овоо хараа таарах гэхээр л гулжигнаад явж өгнө. Аргалсаар байгаад онгоцон дээр гараад хэдийг нүдэж байгаад галзуу тавыг суллах сүх явууллаа. Галзуу тав өөрсдийгөө суллаад Погийн ард ирээд гайхалтай. Одоо яах вэ луугийн дайчин минь? Гэхэд галзуу тавыг суллах нь эхний төлөвлөгөө байсан юм а. Тэгвэл хоёр дахь нь юу вэ? Үнэндээ би бодоогүй юм байна. По, за шэнийг зогсоогоод зэвсгүүдийг авцгаая. Тэгэд онгоцноос онгоцны хооронд манайхан гөвж байлаа. Гэтэл тэндээс бух мастер болон матар мастер хоёр хүрээд ирнэ. Та хоёр яагаад гинэд гэтэл найз чинь ятгаад байсан юм а. Ингээд хардал тэндээс шифу багш ирж байдаг шүү. Сүрлэг орж ирнэ. Өдөлцгөө. Тэдний завийг ашиглаж өөрсдийнх нь замыг хаа. Манайхан завнуудыг хөмрүүлж мөргөлдүүлээд замыг блоклолоо. Тэгээд мөргөлдсөн завнууд дундаас манай кунфугийн маструуд үсрээд гараад ирнэ. По баруун тийшээ харах үед бух сармагчин тог руу, зүүн тийшээ харахад шифу матар эмбарс. Би та нарт хайртай залуусаа гэд жинхэнэ түүэж өгнө. Маструудын нэгдлийг чоннууд мэдээж яаж барах вэ? Шин тэндээс бид яагаад галлахгүй байгаа юм бэ? Явд гэвэл тэд бидний галлагчдыг зодоод ирэх мэ. Одоо тэгвэл галлаач. Тэнд манай цэргүүд байх шүү дээ. Дуугай галал гэтэл үгүй гэд урууж байна. Шин чоныг зодож холдуулаад өөрөө галлаа. Манайхан бөөндө оногдоод унцгаалаа. Эмбарс Погийн урдуур ороод бүр хүнд оногдлоо. Манай хэд бүгд усанд эсрэг талд нь онгоцнууд бөөндө гараад ирлээ. По харин бүгдийг нь сөрөөд ганцаараа зогсно. Энийг дуусгая. Галал гэд галаллаа. По дотроо inner peace гэд нөгөө өрөлтөө авч байснаа. Ирсэн сумыг нь усны тус шиг барьж аваад өөр тийш нь чулуужчихлаа. Шин гайхаад дахиад гэд галлаж өглөө. По аваад л чулуудаад байна. Бултаж бас үзнэ. Түүнийг устгаад хааж По чулуудаад л байна. Тэгээд нэг нэгээр нь онгоцнуудыг устгаж гарлаа. Сүүлд бэлтгэх байдлаа авч байгаад нэг сумыг барьж авч торгож байгаад агаар дээр эргэлдээд нөгөө хар цагаан дайчны тэмдгийг харуулж байснаа. Скэжүүш гэд шидчихлээ. Шин харин онгоцнуудтайгаа дээлэг босоод ирэхэд нь По хүрээд ирлээ. Чи яаж ингэж чадваа? Өө яах вэ? Толгоогоо өргөд мөрөө суллаа. Үгүй. Чи яаж дотоод сэтгэлийн амар амгалан олов? Би чиний амьдралыг сүйтгэж эцэг ихийг чинь хороосон. Тийм л дээ. Гэхдээ хамгийн чухал нь юу вэ гэвэл чи хин гэдгээ сонгоход л байгаа юм. Гэтэл шэн уурлаад түүн рүү дайрлаа. Хэсэг үзэж байгаад кунфугээр бол угийн манай По илүү шүү дээ. Шэн буунда дарагдаад дэлбэрчихлээ. По гараад ирэхэд эмбарс түүнийг тосч авна. По барсыгаа харин тэврээд авнаа. Зөрөгтэй байна шүү. Шифу ирээд чи дотоод сэтгэлийн амар амгалан олж вэ? Үнэхээр залуудаа. Тэгээд амар тайвны хүндийд Погийн аав нь байж байтал По хүрээд ирнэ. По чи хятадыг аварчихсан уу? Тэгсэн. Тэгнэ гэж мэдсэн юм а. Би мэдээд ийм зураг тууц хийсэн. Луугийн дайчин хятадыг аварсан. Нэгийг авбал нэг өнгөө. Ямар вэ? Сайхан санаа байна шүү. Би танд нэг зүйл хэлэх ёстой аваа. Би төрсэн газраа очиж үзсэн. Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж авсан. Тэгээд хэн гэж би бол По. Таны хүү. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд Kids байла. Амар тайвны хөндөө нэрэгтэй Саба мартва.